2025 онд анх удаа амин тос хэрэглэж болохоор шийдсэн. За эсвэл хэсэг хугацаанд амин тосоо хэрэглэхгүй байжгаад эргээд захиалгаа хийгээд өдөр тутам тосоо хэрэглэхийг хүсэж байгаа бол дараах хичээлийг доослон үзээрэй. Маш гоё сонирхолтой 5 багц санал болгомоор байна. За тэгээд энэхүү 5 багцын хамгийн ихнийх нь бол яалтчгүй гэр бүлийн багц байгаа. За гэр бүлийн багц бол маш гоё юмсаг юм тусгай хайрцагт ирдэг. За энэхүү хайрцгийг нээгээд харах юм бол топ хэрэглээтэй өдөр тутмын маш гоё сонголтуудтай юм 10 тос ирдгээ. Энэхүү тоснд сэтгэл санаа өргөх, гоё үнэр бий болгох, урамлын харшилтай хүмүүст зориулсан гоё тоснууд байна. Чөлөөтэй амьсгалахад зориулсан тос байна. Амьсгалын зам, уушгийг дэмжих тос байна. Хоол боловсруулах үйл ажиллагааг дэмжих тос байна. Орой ядарч ирээд чилсэн хүзүү мөрөндөө түрхэх тос жоох ингээд чилээд байгаа бол тэндээ ингээд гоё массажлаад булчин суллах, алжаал тайлах тос байж ах жишээтэй. За гэртээ гоё үнэр бий болгох, таагүй үнэр дарах, за мөн түүнчлэн одоо агаарын чанарыг дээшлүүлж агаардах ням бактерийг устгах тоснууд хүртэл байж ах жишээтэй. За мөн түүнчлэн тайван унтуулж амраах, за хорхиролтоос сэргийлэх, за мөн арьс арчилгаа, ус арчилгаанд хэрэглэж болох маш гоё тоснууд, дасгал, фитнес, йог, бясалгал хийхдээ ууршуулах, түрхэх бас маш гоё сонголттой тоснууд байж байгаа жишээтэй. Тэгэхээр энэхүү 10 тосны гэр бүлийн багцад гоё бас сонголтоо хийж болох зүйл юу вэ гэхээр ууршуулагчийн сонголт байгаа. За энэ бол одоо жишээ нь дэнлүү загварын ууршуулагч байгаа. Цаана нүшөө ингээд хид хідэн загварын ууршуулагч байдаг. Загварын төрлөөс хамаарат багцын гэр бүлийн багцын үнэ нь өөрчлөгдөд явдаг. Ерөнхийдөө 650 мянгаас эхлээд дээшээгээ сая нэг зүгийн хооронд ингээд хид хідэн өөр сонголтууд байж болно. Тэгээд өөрийнхөө таалалд нийцж байгаа загварын ууршуулагч, за тэдгээрийнхаа хүчин чадалтай ажиллах горимуудыг бас ингээд судалж байгаа сонголтоо хийвэл тохиромжтой. Тэгээд ялангуяа энэ 10 тостой багц нь бол одоо яг ямар тос авахаа мэдгүй, юунаас эхлэхээ мэдгүй тохиолдол бол энэ багц бол маш ингээд бэлэн 10 тосны сонголттой байдгаараа ингээд ер нь бол маш их ажлыг хөнгөвчилж өгдөг. За ийм тос авмаар байдаг, энэ тос хэрэгтэй, алийг сонгох уу гэдэг ингээд олон тосны дунд сонголтоо хийж яхаар ингээд 10 тостой багцыг авчвал зүгээр ууршуулагч аппаратанда амин тосоо устай хамт хийж ууршуулад үнэртэж ингээд зөөлөн аргаар хэрэглэхээс гадна одоо энэ багцад дагалдаж ирдэг энэ бор савтай шингэлэгч тосыг бас ашиглаад зарим амин тосноор биеийн массаж хийж болно. Одоо биеийн тодорхой хэсэгчилсэн одоо төрхлөг хэлбэрээр бас ингээд тоснуудаа найруулад хэрэглэх боломжтой байдаг. За мөн түүнчлэн зарим нэгэн тодорхой тосыг одоо дотор хэрэглэх боломжтой байдаг. Тэгэхээр энэхүү 10 тос бол өдөр тутмын хэрэглээнд өглөөнөөс орой болтол гэр бүлийн ер нь ихэнх гишүүдэд маш гоё ингээд олон зүйлийг ингээ хөнгөвчилж илүү таатай болгож, илүү эрч хүч өгж ингээд маш гоё өдөр тутмын амьдралыг бол бүр илүү гоё өнгөлөг болгож өгдөг. За хоёр дахь багцны төрөл гэх юм бол санал болгож байгаа багц гэх юм бол элбэг хангалуун prosperity гэдэг нэртэй юм багц байгаа. За энэхүү багц нь хоёр ширхэг амин тостой эрдгээр онцлог. Энэхүү хоёр ширхэг амин тос нь илүү том савлгаатай. Нэгдүгээр, хоёрдугаар дагалдаж ирэх ууршуулагч нь сонголттой биш. Цаанаасаа ингээд цөлийн манан гэсэн юм загвартай ууршуулагчтай хамт ирдгээ. Энэхүү хоёр тосных нь үйлчлэгээ гэх юм бол илүү энергийн түвшинд, давтамжийн түвшинд элбэг хангалуун байдлыг сонзон мэт татдаг ийм онцлогтой тос байгаа. За тэгээд тийм ч болохоор багцынх нь нэр нь өөрөө элбэг хангалуун багц гэдэг нэртэй. За тэгээд энэхүү тоснууд бол манай амин тос хэрэглэгчдийн дунд мөнгөний тос гэдгээрээ ч гэсэн одоо маш их алдартай. Яагаад тэгэхээр одоо мөнгөтэй санхүүгийн хувьд орлогоо нэмэгдүүлэх, санхүүгийн чиглэлийн одоо тодорхой зорилготой ингээд ажил төрөл хөөцөлдөж хахад хүртэл маш их бүтэмжтэй байдгийг тос хэрэглэгчд хэрэглээд бүр өөрөөсөө үр дүнгийг хараад бүр гайхширдаг. За тэгээд мөн түүнээс гадна зөвхөн одоо мөнгө гэлтгүү
амьдралын бүхий л талбарт эрүүл мэнд, сэтгэл санаа, хамт олон за мөн одоо бусад материаллык болон материаллык бус олон зүйл дээр энергийн түвшинд ингээд таталцлын эрчмийг нэмж өгдөгөөрөө онцлог. За зөвхөн одоо тгээ зогсохгүй бас маш гоё таатай юм халуун дулаан уур амьсгал гэрт бий болгодгоо. За тэгээд энэхүү багц дээр бол би бол санал болгоод нэмээд одоо White Angelica гэдэг тосыг бас санал болгох дуртай. Яа тэгэхээр энэхүү тос нь бас сөрөг энергиэс хамгаалж өгдөг. Мөн одоо цагаан болон одоо тийм нөгөө ховжив, хилам ингээл янз бүрийн зүйлээс бас ингэж хамгаалж өгдөгөө. Тэгээд энэ тос бас энергийн төвшөнд маш их хамгаалагдсан тийм мэдрэмжийг өгдөг учраас энэхүү багц дээр нэмэх юм бол бас илүү гоё ингээд яг иймэрхүү чиглэлийн одоо хэрэгцээ байгаа хүмүүстээ бол бүр маш тохиромжтой гэж бодож байна. За мөн түнчлэн элбэг хангалуун багц дээр одоо янз бүрийн өөр энергийн болон сэтгэл санааны гоё өөр өрмөц тоснуудыг нэмэх бүрэн боломжтой. За жишээлбэл одоо joy гэдэг ингээд хайрын мэдрэмж, аз жаргал, баяр хөөр мэдрэх тэр одоо мэдрэмжүүдийг, давтамжуудыг ихсгэж өгдөг маш гоё юм. Архилан үнэртэй ус шиг ч гэсэн хэрэгжилж болдог энэ гоё тосыг жишээ нь нэмж болж байгаа жишээтэй тий. Тэгэхээр ерөнхийдөө энэ багцыг яг ингээд ийм төвшөнд те зөвхөн анхан шатны хэрэглээгээ зогсохгүй бас ингээд өмнөх гэр бүлийн багц дээр ч гэсэн ингээд нэмээд хамтд нь авах боломжтойгоор бас онцлог байдаг. За дараагийн 3 дахь санал болгох багц гэх юм бол хоргүй гэр багц байна. За гэр бүлдээ хэрэгжилж байгаа гэрийн ахуйн цэвэрлэгээний болон өдөр тутмын хэрэглээний зүйлсүүд маань хэрвээ сайн одоо судлахгүй бол те биднэрт ингээд өдөр тутамдаа толгой өвдөх, дотор муу харах, за бүр цаашлаад амьсгалын эсвэл одоо арсны төрлийн янз бүрийн харшлыг үүсгэх одоо эхлэлийг тавих магадaltaй. Эсвэл одоо тийм харшилтай хүмүүсийн асуудлыг сэдрэх, хүндрүүлэх одоо тий харшлыг өдөөгч хүчин зүйл болгоч одоо магадaltaй юм орц найрлагатай бүтээгдэхүүнүүд их байдаг. Тэгэхээр Yang Living-ийн хоргүй гэр багц гэж байдаг. Тэрхүү хоргүй гэр багц нь бол одоо маш алдартай Thieves гэдэг одоо ням бактери, вирусын эсрэг маш сайн өндөр үйлчлэгээтэй амин тосоор баяжуулж өгсөн юм цэвэрлэгээний олон үйлдэлд шингэн, за мөн төвлөрчлөн жимс ногоо угааж, ариутгаж, пестицид, гербицидээс нь хамгаалж өгдөг ариутгагч шингэн, за мөн түнчлэн Thieves болон Lemon гэдэг одоо энэ хоёр амин тостой ийм багц байдаг. Химийн хортой орц найрлагатай зүйлсээс авдаг тэр одоо сөрөг зүйлийг авахгүйгээр гэрээ илүү ингээд багаар өдөр тутамдаа цэвэрлэгээрээ дамжуулаад эрүүл болохыг хүсэж байгаа хүмүүст бол зориулсан маш гоё багц байгаа. Энэхүү багц дээр нэмээд одоо ямар нэгэн одоо бас хортой бусад нэгдлийг агуулаагүй те эрүүл юм аюулгүй цэвэр ургамлын гаралтай аяг уваагч шингэн, өтгөрүүлсэн шингэн, эсвэл одоо ам зайлагч, шүдний оо гэх мэтлэн ингээд ерөөсөө л айл болгон хэрэгэлдэг том жижиггүй одоо тий шүдэ аваадаг, амаа зайлдаг эдгээр зүйлсийг, ахуйн зүйлсийг бас ингээд хоргүй гэр багцтай хамттгаад ингээд бас захиалаад авах боломжтой. Энэхүү хоргүй гэр багц бол аль хэдийн амин тосоо ууршуулагчтай авцсан хүмүүст ч юм уу жишээлбэл бас ингээд дараагийн ээлжинд нэмэлтээр авахд бас тохиромжтой. Эсвэл амин тос ууршуулагч хэрэглэхгүйгээр шууд ахуйн цэвэрлэгээний хэрэглээндээ хоргүй гэр бий болгомоор байгаа хүмүүс зориулсан юм багц байдаг. За дараагийн 4 дахь багц бол амин дэмийн багц байгаа. За амин дэмийн багц бол бас 2-3 төрлөө байгаа. За энэхүү гол одоо үндсэн бүтээгдэхүүн юу вэ гэхээр биеийг маш сайн амин дэмээр нөхөж хоргүйжүүлж биеэс
одоо нөгөө токсинуудыг аягүй сайн гадагшлуулдаг, хорийг гадагшлуулдаг антиоксидант үйлчлэгээр маш өндөр үзүүлэлттэй юм төгрөөсөн шүүс цэвэр шүүс байдаг. Ажибери гэдэг одоо юм улаан үзмний орц найргатай мөн түүчлэн маш олон өөр гоё ингээд жимснүүд болон амин тосны орц найрлагаар ингээд баяжуулагдсан юм жүүс байдаг. Энэхүү жүүсийг уугаад за би ялангуяа сүүлийн 2 жил бол нэлээд ойр ойрхон байсгаад их ууж байгаа. Тэгээд гарч байгаа мэдгэдэггүй зүрх дүн гэх юм бол цус маш гоё юм шингэн маш гоё юм яг тод улаан өнгөтэй өтгөн хар бараан биш тий тэгээд ер нь сүүлийн үед одоо хүмүүсийн цус их өтгөрж байгаа асуудал байна. Жимсний антиоксидант жүүсээр дамжуулаад бас ингээд эрүүл мэндээ ингээд бүр эсийн түвшинд бүр ингээд одоо сайн цэвэрлээд хоргожүүлээд ингээд гоё дархлаагаа дэмжээд за ингэснээрээ бас энэ орц найрлагнаас хамаарат үс арьс нойрны чанарыг хүртэл дээшлүүлж өгдөг. Ийм гоё жуус байна. За ялангуяа жирэмсэн хөхүүл ээжүүд бас сонирхох юм бол маш сайн амин димээр нөхдөг. Одоо хиймэл нэмэлт одоо сахарын агуулмжгүй за мөн янз бүрийн өнгө будаг одоо тий амт оруулагч байхгүй яг л бүр цэвэр гоё юм жимсний амин димтэй маш их юм гоё антиоксидант жуус байгаа. Би жирэмсэн үедээ жуусан хөхүүл үедээ энэхүү жуус нь бас ингээд ер нь бол одоо хөхүүл ээжүүд бас аюу гоё юм хөхний сүүний гарцыг дээшлүүл нэмж өгдөг. Тэр нь бас ингээд маш их нэмэртэй байдаг. Эрүүл аргаар бас ингээд яг нэг амттай юм уумаар хорхоо хүрээд тэр үедээ бас энэ нингшаа жууснаас ууж маш гоё байдаг. Ерөнхийдөө энэхүү жуусны багцууд нь ингээд бас хэд хэдэн хувилбараар байдаг. 1 сар уух, за нэмээд нэмэлтээр 1 сарда одоо уух тунгаа нэмж олно, хэмжээг нь нэмж олно. Эсвэл ингээд 2 сараар уух багц магц гэдэг ингээд бас авч болно. За нингшаа жуусны бас нингшаа найтро гэдэг ингээд кофе уухгүйгээр эрч хүч авах гоё эрүүл эрч хүчний ундаа байна. Гэх мэтлээ ингээд амин дэмээр баялаг юм амин дэмийн багцууд байна. Амин дэмийн багцууд нь бас дагалддаг амин тостой багцч бий. Гэхдээ энэ дээр бол ингээ ууршуулагч байхгүй та нар анхаарад анзаараад байгаарай. Тэгээд одоо энэ 25 оны ихээр зарлагдсан шинээр гарсан 2 төрлийн ууршуулагчнаас нэмээд бас энэ дээр ингээд нэмээд авах боломжтой байна. Ер нь бол ингээд нөгөө үндсэн байгаа санал болгож байгаа ерөнхийдөө багцууд дээр нэмэлтээр шаардлагатай тоос бүтээгдэхүүн эсвэл ингээ ууршуулагчаа нэмээд авах бүрэн боломжтой байдаг. За дараагийн санал болгох 5 дахь багц бол хүслийн багц гэж би нэрлэмээр байна. Ягаад энийг хүслийн багц вэ гэж байгаа гэхээр ерөнхийдөө өмнө нь санал болгосон 4 багцын цаанаас нь одоо өгцөн байдаг одоо 10 тос, 2 тос, 3 тос эсвэл цаанаасаа зайлшгүй одоо өөрчилж болохгүй ууршуулагч гэдэг юм уу те. Тэрнээс үл хамааран ерөнхийдөө үндсэн 3 тос болох лавандер, лимон, пепперминт гэдэг лаванд цэцэг, гааны амин тос, лимон гэсэн одоо ийм 3 тосны үндсэн 3 тос дээр нэмэлтээр өөрийн хүссэн бусад зүйлсүүдээ шаардлагатай хэрэгцээндээ тааруулаад нэмээд баяжуулаад авах боломжтой юм хүслийн багц байгаа. За энэхүү хүслийн багц дээр ямар ууршуулагч байж болох вэ гэхээр худалдаанд байгаа олон янзын ууршуулагчаас сонголттой байж болно. Шаашуу, хүүхдийн ууршуулагч, ийм дэнлүүн загвартай ууршуулагч, маш гоё тансаг спа орчин бүрдүүлэн ария удирдлагатай ария ууршуулагч, за эсвэл одоо шинээр гарсан 32 цаг хүртэл ууршуулах тохиргоотой Adobe Mist гэдэг одоо багц байж болж ууршуулагч байж болж байна. За эсвэл одоо cactus загварын шинэ ууршуулагч байж болж байна. Гэх мэтлээ ингээд хэрэгтэй ууршуулагчаа нэмээд дээрэс нь энэ үндсэн 3 тосон дээрээ нэмээд одоо бүх нийт дэлхийд дахина амин тос хэрэглэгчдийн топ хэрэглээтэй Thieves дархлаа дэмжих ням бактери одоо вирусын эсрэг үйлчлэгээтэй Thieves тосыг нэмээд захиалагч байд юм уу. За түүн дээр нэмээд эсвэл магадгүй гэртээ маш гоё таатай үнэр бүрдүүлэх эвгүй үнэрийг дарах те мөн давхар амьсгалын зам дэмждэг Palmarosa гэдэг амин тос байдаг ч юм уу. Ингээд өөрийн хүсэл хэрэгцээндээ тааруулаад бүтээгдэхүүн нэмээд ингээд хүслийн багцаа бүрдүүлж болно. За одоо жишээ нь миний бас хэрэглэх дуртай аян зам эсвэл ингээд суугаа ажил хийдэг хүзүү мөр их өшдөг хүмүүс зориулсан юм бэлэн
ууршуулж хэрэглэхгүй шууд ингээ өнхрүүлж түрхэж хэрэглэдэг юм роллер тос байна. Энэ бол бүр хуянгийн тос гэдэг одоо бас бид нар амарчлаад нэрлэдэг deep relief гэдэг одоо роллер байх жишээтэй. Гэх мэтлэн ингээд нөгөө хүслийн багц дээр бол шаардлагатай хэрэгтэй бусад нэмэлт зүйлсүүдээ илүү ингээд олон сонголттойгоор бас нэмээд авах боломжтой байдгаа. Тэгэхээр энэхүү 5 багцуудаас илүү аль нь тохирж гин, илүү одоо аль нь таалт нь нисж гин, хэрэгцээнд нь аль нь илүү тохирж гин гэдгээс хамаараад сонголтоо хийхэд илүү төхөн болох бах. За тэгээ мэдээж альж багц дээр нэмэлтээр хэрэгтэй зүйлсээ ингээд авах боломжтой байдгаа. За тэгээд тэрний бас нэг гоё давуу тал нь юу вэ гэхээр сар болгон авж байгаа захиалгын онооны дүнгээс хамаарад PV гэдэг оноо байдаг. Тэр онооны дүн PV онооны дүнгээс хамаарат сар болгон гой бас үнэгүй бэлгүүд ирдэг. За тэгэхээр энэ 25 оны 1 сард ямар бэлгүүд ирж байгааг бас товчхон хуваалцъя. За миний ер нь бол өдөр бол тутмын хэрэглээ болох гааны аминтаас бэлгэнд ирж байгаа. За толгой өвдөхөд бол ер нь энээсээ нэг тусаагаад толгойн өвчин бол баяртай болчдөг 5 минутын дотор. Тэгээд ер нь бол толгойн им хэрэглээгүй би одоо ер нь бол 9 жил хагас болцсон байна. 10 жил төгсөж ийн удахгүй. За дараагийн тас бол Eucalyptus globulus гэдэг амин тас байна. За энэ хүү амин тас нь Австралид ургадаг. Eucalypt модны одоо маш юм гоё гаварлаг сэнгэнсэн үнэртэй амин тас байгаа. За манай яг хүйтэн сэрүүний үйлрэлд бол бүр зайлшгүй хэрэгэлдэг. За миний энэ тас бас энэ ер нь нэлээд дуусах төгсөн байна. Энэ сард одоо 1 сард авж байгаа захиалгын хэмжээнээс хамаарат энийгээ бас бэлгэнд авах юм бол та бүхэн бас сайхан ууршуулад амьсгалын замаа дэмжиж гэрийнхаа агаарын чанарыг дээшлүүлээд авах боломжтой. Ялангуяа энэ утааны ханиад том элбэг үед энэ тасыг бол ерөөсөө өдөр тутам хэрэглэхэд бол маш тохиромжтой. За тэгээд түнчлэн энэ сарын одоо бэлгэнд hyssop гэдэг одоо ийм нэг ягаан тас ирнэ. За энэхүү ягаан тас нь hyssop гэдэг энэхүү тас нь ер нь бол урьдчилаад анхааруулахад татаж ундаг өвчтэй эсвэл жирэмсэн хөхөөл ээжүүд бол төдийлөн хэрэглэхгүй байхыг би бол зөвлөнө. Нэг маш хүчтэйдүүдээс гэхдээ цэр ховлох, амьсгалын замыг чөлөөлж өгөх үйлчлэг нь бол маш сайн. За тэгээд энэхүү тасыг бас ингээд энэ сарынхаа захиалганд амжаад бэлгэнд авах боломжтой. Дараачих нь Dreamcatcher. Dreamcatcher гэдэг энэ тас бол маш гоё юм үнэртэй холимог тас байгаа. Зүүд манагч гэж нэр одоо нэрийг орчуулж болно. Хит хитэн маш гоё үнэтэй амин таснууд орсон юм гоё холимог тас байдаг. Энийг ялангуяа оройн цагаар унтах үедээ ууршуулад тайван унтаж амархаас гадна гоё зүүдэ манах тийм зориултаар хэрэгэлдэг. За тэгээд орсон таснууд нь бол бүр нэлээд олон үнэтэй таснууд. Жасмин цэцэг байна. Дангаараа ингээд нөгөө нэгээр нь авахд сарнаа амин тас гээл байж байгаа жишээтэй. Окатия гээл байж байгаа жишээтэй. Шимтгэлээ цэцгийн амин тас байж байгаа жишээтэй. Гэх мэтлэн. Тэнгүүд энэ гоё ингээд үнэтэй тасны холимгуудыг нэг холимог болгоцсон тасыг авахд бол бас ингээд бүх тосных нь имчилгээний хувьдас эерэг нөлөөг мэдэрдэг. За тэгэхээр багц болгоны өмнө авж байгаа сонголт юу нэмж байгаагаас шалтгаалаад тээврийн зардал нэмэгдээд Улаанбаатар болон Монголд одоо хаанч авах боломжтой байдаг. Захиалга бол ер нь 7-оос 10 хоногт DHL олон улсын баталгаат шуудан илгээмжээр хүргэтэн ирдэг. За тэгээд зарим багцууд бол ингээд зарим үед бол бэлэн байж байгаа. Зарим нь бол ингээд бэлэн биш үү захиалаад өөрийнхөө нэр дээр өөрийнхөө бүртгэлийг үүсгээд гишүүнчлэлийг үүсгээд ингээд багцаа аваад бүртгэлтэй хэрэглэгч болох боломжтой. Гишүүнчлэл үүсгийн давуу тал юу вэ гэхээр та бүхэн амин тусал гэдэг одоо бүртгэлтэй хэрэглэгчтэй нэвтэрдэг хэрэглэгчийн группт нэвтрэх боломжтой. За мөн түнчлэн өөрөө шаардлагатай үедээ тосон дууссан, хэрэгтэй бүтээгдэхүүн дууссан эсвэл шинээр тос бүтээгдэхүүн нэмж авах шаардлагатай үед хүссэн үедээ захиалга хийх боломжтой байдаг. За мөн одоо ийм сар бүрийн оноо цуглуулдаг урамшуулалт одоо захиалгын хөтөлбөр бас байдаг. Миний хувьд бол одоо сар болгон захиалга
тогтмол хийдэг. Ингээд хэрэглээний зүйлс, ахуйн зүйлс, айс арчилгаа, үс арчилгаа, шүд одоо амны хөндийн арчилгаа, эмэгтэйчүүдийн одоо хэрэглээний зүйлс, даавар дэмжих зүйлс гих мэтлэн ингээд авах зүйлс маань ингээд ээлжлээд ингээд гэрт маань ингээд дуусаад ингээд сар болгон угаасаа авах хэрэгцээ гардаг. Тэгээд эргээд маш олон одоо ингээд оноо хоримтлуулдаг, ашигтай ийм гоё бэлэгтэй урамшуулдаг хөтөлбөр байдаг болохоор хэрэглэж олчоод эндээ бас бүртгүүлээд өөр эн тэндээс найдвартай юм уу одоо орс найрлаганд нь ингээд бүрэн итгэхгүй юм тийм зүйлийг ингээд туршилт байдлаар авахаас илүү олон жил ингээд харшил сэдрээдгүй ахуйн хэрэглээний цэвэрлэгээний зүйлсээ хэрэглээд эсвэл ингээд амин тосоо уушуулаад дүрхээд ингээд хэрэглээд ахаар өөр бусад авах зүйлсийн ингээд зардал нь танагдаад эргээд ингээд амин тосныхаа захиалгыг тогтмол хийгээд ингээд бэлэг урамшуулаад оноо цуглуулад үндгүй захиалга хийгээд авах боломжтой байдаг. За мөн тэгээд ингээд гишүүнчлэлтэй болохын даваа тал гэх юм бол мөн түнчлэн амин тосны бизнесийг хэрэглэгч хэрэг хүсэх юм бол бас эхлүүлэх боломжтой байдаг. За түнчлэн тосчдороо янз бүрийн аялал зугаалгаар хамт одоо гадаад болж байгаа арга хэмжээнд хамтдаа явах, за тэр арга хэмжээнд оролцох эрхийг авах гэх мэтлээ ингээд иймэрхүү гоё үүд хаалга нэгддэг. За тэгэхээр та бүхэн эдгээр 5 багцаас аль багцыг илүү сонирхож байгаа вэ? За тэгээд энэ дээр илүү нэмэлт мэдээлэл авахыг хүсвэл холбоо араарай. Амин тосны амьдралд давтай морил